За сайн байцгаана уу? За миний дуу хэрэг сонсогдож байна. За өнөөдөр энэ удахгүй болох бүгд найрамдах Чех улсад парламентын сонгуул болох гэж байна. За тэгээ парламент төлөөлөгчдийн танхимын сонгуул 10 сарын 10 сарын 3, 4-нд болох юм байна. За тэгэхээр 10 сарын 3, 4-нд болно чинь нэг 5 дахь өдөр хагас байдаг болох юм уу та тий 10 сард. За тэгээ сонгуулийн тухай хуулийг үндэслэн бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч яг энэ өдрийг тогтоож өгсөн юм байна. За тэгээд нийтдээ 200-аад төлөөлөгчд оролцсон гэж байгаа. За тэгээд 2021 оноос хойш иж одоо 4 жилийн дараа болж байгаа ийм сонгуул байна. За тэгээд энэ сонгуул болсны дараа яг ямар өөрчлөлт орох юм бэ гэдэг тухай би таад тэгээ ярьж байна. Байна уу? Бага хүмүүс нь миний дуу сонсогдож байна гэд биччихв үү? Сайн уу гэж бичээд үзье. Сайн уу гэж бичээд үзье. Сонсож байгаа юм байвал миний дуу сонсогдож байна гэж бичээд өгөөч ээ. Тэгвэл их баярлахаар байна. Би одоо та хэд маань намайг сонсож байна уу юу гэдгийг бас мэд хэрэгтэй байна. Ярихаас өмнө яг тэгвэл баггүй юм яригдана. За. Хай гэн. За баярлалаа танай. За эхнээс нь одоо ярмаа зүйлээ. Гадаад иргэд асуудал нэлээд том өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. За тэгэхээр гадаад иргэдийн асуудал мэдээж хэрэг одоо энэ ер нь Европ даяараа ганц Чехт ч биш нэлээд ноцтой асуудлыг нэг болж байгаа. Мигрантууд маш ихээр ирж одоо зарим орнд жишээл Германд, Францад бол нэлээдгүй асуудал үүсгэж байна. Тэгэхээр энэ бас харамсалтай энэ сайхан орныг одоо ингээд гаднаас ирчээд одоо тэгээд их заваан замбраагүй байдал үүсгэж байгаа нь бидэрт бол үнэхээр харамсалтай санагддаг. Яг гэвэл бид нар ч бас олон жил одоо энэ Европод амьдарсан улсууд бол сайн мэдж байгаа ямар сайхан тайван, ямар сайхан цэвэрхэн соёлтой тийм орчин байдаг үлээ тийм ээ. За тэгэхээр одоо бүхэл одоо Европын орнууд үүнд болгоомж тавьж ер нь гадаадын иргэдийг бол нэлээд цэгцтэй, замбраатай ингэж их орондоо оруулж яхах нь зүйтэй юм байна гэдгийг бол мэдээж хэрэг бас дүгнэлт хийж байгаа бах. Чехийн хувьд бол цагаачлалын асуудал бол нэлээд чамбаа анхнаасаа явж исэн болохоор бас хайцангуй гайгүй их айтаахан байдаг штэ тийм ээ. За гэвч бас одоо ингээд сонгуул болохтой тохиолдоод ер нь бол одоо ийм тэмдгүүл одоо Чех орн маань Чехүүдтэй үйлчлэх ёстой. Гадаадын хүмүүст нэлээд хатган шаардлага тавиач тий шинэ хууль гаргаач гэсэн ард иргэдийн одоо уриал ооцсон бол энэ тэмдгүү бас харагддаг болсон, энэ тэмд жагсдаг болсон. За тэгээд сошиалаар фэйсбүүкээр одоо тэгээд ямар ч одоо сошиалын хэлбэрээр ерөнхийдөө бол энэ үзэл бодлоо бол Чехийн ард түмэн бол маш сайн одоо илэрхийлж байгаа. За тэгэхээр энэ бол өстой зүй ёсны бас болгоомжлсон асуудал мөн бахаа гэж үзэж байна. За энэ сонгуулийг бол Чехийн ард түмэн нэлээдгүй бас хүлээлт үүсэж байгаа. Ялангуяа гадаад иргэд мэдээж өөр ямар хүн гарч ирэхээс ямар нам ялахаас шалтгаална тий. Гэхдээ бол яг прогноз бол ямар ч одоо намын гишүүд одоо жишээлбэл Ано намаас бол Андрей Бабишиг бол Ано намын одоо лидер шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хүн ч гэсэн өөрийн үзэл бодлоо бол гадаад иргэдийн тухай үзэл бодлоо илэрхийлсэн байгаа. За СПД намынхан бол гадаад иргэдийг бүр олд хүсэхгүй байгаа тухайгаа бол илэрхийлсэн байгаа. Тэ. Зүгээр сонсогч байна. За баярлалаа гэрэл одоо. Тэ. За тэгээ ер нь бол улс төрийнхэн ч гэсэн одоо энэ сонгуул болсон ч болоогүй ч ерөнхийдөө бол өөрийнхөө гадаад иргэдийн тал дээр бол бид нар бол хяналт шалгалтыг бол маш их сайн чангатгаж өгнө гэсэн бол яригдчих байгаа. За одоо ч гадаадаас ирсэн ажил хийж байгаа, сурч байгаа оюутнууд тийм ээ бизнес хийж байгаа энэ улсуудад нэлээдгүй чангатгах арга хэмжээ авах нь бол зөв зүйтэй гэсэн санаа бодлоо илэрхийлж байгаа. За тийм болохоор одоо бид хэд одоо манай монголчууд маань ч гэсэн Чехэд бол баггүй байгаа. Ерөнхийдөө бол 14,000 гаруй монголчууд одоо Чехэд ажил хийж амьдарч үр хүүхдүүдтэйгээ одоо байгаа шүү дээ тий. Тийм болохоор биднэрт маань ч гэсэн одоо бас мэдж хахад илүүдэхгүй тий маш анхааралтай болгоомжтой байх бэлтгэх процессыг бас их
Нэ. За тэгэхээр энэ дээр их чинь юуны тухай та хэд ярьж өгөх гээд байна гэхээр би өөрөө сайн мэдсэндээ сайндаа ч биш. Ерөнхийдөө бол энэ ютуберээр одоо украинууд гадаадын иргэд маш ихээр одоо энэ Чехэд одоо энэ сонгуулийн дараа ийм болох нь шүү гэдгийг их чинь бичиж аваад тэгээд та нартай ерөнхийд нь орчуулад ярьж өгч байгаа юм шүү. Тэгээ ерөнхийд нь орчуулад ярьж өгнө. За шинээр виз авах нөхцөл бол маш их өндөр болно. За шинээр виз авч байгаа улсууд яг ямар ажил хийх юм, ирээд хаана амьдрах юм, тийм ээ? Цалин төлөв нь боломжтой юм уу? Даатгал маатгал нь хийгдсэн юм уу? Мэдээж хэрэг виз дарахын тулд Чех улс руу орж ирж байгаа иргэн болгоныг, гадаад иргэн болгоныг маш их сайн шалгаж иж виз гарч явах болох юм байна. За тэр бол ойлгомжтой баг, тийм ээ? За үүнтэй адилхан сонголтын ажил бол мөн ялгаагүй гэж байна. За сонголт, за гэр бүлээрээ ирж байгаа хүмүүсийн асуудлыг бол мэдээж хэрэг одоо хөгжин ч гэсэн ер нь тэгээ авчирч байгаа хүн нь гэр бүлийн нэгтгэлээр авчирч байгаа хүмүүс нь цалин мөнгө нь хүрэх юм болов уу, болов тийм ээ. Гэр бүлийн нэгтгэл гэдэг чинь угаасаа авчирч байгаа хүний цалин дээр нөхрийнхэн цалин дээр за тэгээд тэр хүн байрыг бэлдсэн юм уу, хүүхд бол цэцэрлэг сургуулийн насны хүүхд мүү юм уу биш юм уу гэд тэгээд нөгөө шалгах юмнууд нэлээд нарийн одоо ч гэсэн шалгаж л байгаа. Гэхдээ улам нарийн улам гүнзгий ухаж шалгах нэ л гэдгийг л би дотроо бодоод байгаа. Тий. За гэрийн хаягаараа үнэн амьдарч байгаа эсхийг бол нэлээд хатуу шалгалтад тавьчихсан. За гэрийн хаягны зөрчил бол маш их байдаг тухай ярьцгааж илээ. За энийг бол би дараа нь бас дэлгэнгүй бас ярьж өгье. За хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн хувьд бол Жирнотинский лист гэдэг байдаг шүү дээ. Хуваарь хөдөлмөр эрхлэх листтэй улсууд яг авсан чиглэлийнхаа дагуу үйл ажиллагаа явуулж байна уугүй юу? Тийм ээ, түүндээ одоо татварын зөрөө бодож гин үгүй юу? Одоо энэ дээр бас нэлээд төв чамбай шалгалт болох нь байна. Шалгаж явах нь байна. Хуучин бол за тэгээ лист авчвал тэгэл нэг яг тооцоо ресторан бар ажиллаж байгаа улсууд маань бол татварын зөрөөгөө бодуулаад тэгэл явдаг. Одоо бол ерөнхийдөө бол яг юм журналистик лист авсан хүн маань яг хийх ёстой юм хийж гин үгүй юу? Тэ эсвэл одоо журналистик лист авчаад хуваарь хөдөлмөр эрх авчаад тэгсэн мэтлээ өөр оронд яваад ингээд ажиллаад байна уу гэдгийг л шалгах байх гэж бодоод байна. Тий. За тэгэхээр энэ дээр болоод би хэлбэлээ бас боломжтой байх болохгүй. За мэдээж хэрэг тавигдах хамгийн том шаардлага бол ерөөсөө чех хэл. Чех хэлний асуудал бол чехийн хэлний мэдлэгийн төвшин ядаж А2 байх ёстой гэж үзэх юм байна. За яг гэвэл ерөөсөө чехийн хэлгүй хүн бол тухайн орны хуулийг бол тэр болгон сайн мэдэхгүй. Хэлгүй хүн бол ажил олгогчийн тавьж байгаа шаардлагыг ойлгохгүй. Хэлгүй хүн бол ерөөсөө янз бүрийн хувийн иргэний одоо сахилга бат мөрдөх ёстой юмнуудыг бол тэр болгон мэдэхгүйгээс болоод янз бүрийн асуудалд орчно. За тэгэхээр хэлний шаардлага бол улам их чанга тавигдах нэ гэж хэдүүлээ ойлгож болох юм. За одооноос хэд олон хүн биш чанартай 100 хүн гэсэн бодлогыг л ер нь гадаад явдлын яам, дотоод явдлын яам, цагдаа ер нь Чехийн одоо парламент үзэж байгаа юм байна. За тэгэхээр замбраагүй олон ерөөсө бүр хүссэн болгоныг авчирч хаад тэрэнд биш гол нь чанартай. За тэрэнд нь ямар улсууд орох юм гэхлээр ерөнхийдөө дээд боловсралтай. За чех хэлтэй тийм ээ удаан хугацааны ажлын гэрээтэй чехийн хуулийг хүндэтгэн одоо амар тайван бусадтай гай болохгүй амьдрах чадвартай. За ийм улсуудыг бол яг визэн сунгаад цааш нь одоо үргэлжлээд амьдруулад ээж болж байна гэсэн ийм бодолтой байна. За ер нь бол сонгуул эхлээгүйч зүгээр энэ эдгээр асуудлууд аль хэдийн ОМП цагдаа нар бол аваад эхэлсэн байгаа гэж байна. Тий. Одоо минийхэн ч гэсэн бараг мэдчихэж байгаа байх та тий. За ажил дээр үнэн шударга ажиллаж байгаа юу эсхийг нь бол шалгана гинэ. За үнэн шударга гэдэг нь одоо юу гэж байгаа юм болоо гэж яг би бас дотроо бодчихлаа л да. Ерөнхийдөө бол ажлаа хийж гэнэ үү эсвэл баахан өвчин зовлон яриад энэ тэнд эмнэлгээр яваад байна уу? Хэрвээ тийм ажил хийх чадваргүй бол уучлаарай та Монголд очиод эмчлүүлэх гэсэн асуудал тавих юм болов. Энэ бол зөвхөн ихчийнхэн бодол шүү зэ. Тий, тэрнээс биш одоогоор дахин давтан хэлье. Хууль зүйн одоо акт гараагүй байгаа шүү. Хууль батлагдаагүй байгаа. Гэхдээ бид хэд дотроо бодож явах ёстой зүйлийг л ишин тамартай бас хэрэг болохоос ярьж авч байгаа юм шүү. Тий. За байрны гэрээ зөрчилгүй. Нотродоор гоцуулсан байна. Тэ дээр нь нөгөө нэг ОМП-д бүртгүүлтэй байх хэвээр хаяг өөрчлөлтөөр нүүсэн л бол заавал тодорхой хугацаанд нь тэр хууль заагдах хугацаанд нь одоо байрныхаа бичгийг гаргуулад аваачиж өгч явах ёстой. Тийм ээ. За
донд маш том шалгалт болсон юм байна. Эдгээр чинь одоо бүр хичнээн олон хүн нөгөө нэг виз хүссэн шүү дээ, тий. За тэрэн дээр бол нэлээдгүй том зөрчил гарсны нэг том зөрчлийн нь бол ерөөсө хаяг дээр амьдраг өгсөн маш том зөрчил гарсан юм байна. А дээр нь ерөөсө хийх ёстой гэрээнийхээ дагуу ажиллаагүй. За ийм зөрчил гарсан юм байна. За тэгэхээр эдгээр визийг бол сунгаагүй юм байна. Эдгээр зөрчилтэй улсуудын визийг бол огт сунгаагүй. Бас виз нь дууссан ч гэсэн нутгаа буцаагүй улсуудын асуудал бас байсан юм байна. Нутгадаа буцалгүй одоо хараар гэж ярьдаг шүү дээ, тий. Ажил үйлчилгээ явуулсан одоо тийм байдаг юм байна. За оюутан визтэй мөртлөө. За манайхан гэхдээ энийг бол маш сайн сонсоорой. Тэг бусадаа сонсоогүй нэгэндээ ихчийнхаа энэ YouTube блогийг бол дамжуулчаарай. Тий. Оюутан визтэй мөртлөө сурдаггүй гин. Хичээлдээ ерөөсө багтаа бол явдаггүй. Хичээлээ маш их тасалдаг. Гол нь юу хүсээд байна гэхээр ерөөсөө илүү маш их цаг ажил хийх, ажил руугаа илүү фокуслаад ингэж яваад байдаг. Оюутны визтэй мөртлөө. За тэгэхээр зорилгын бус байгаа гэдгийг шалгана гэж байна. За бас нэг том зөрчилийг даатгал дууссан ч гэсэн сунгуулаагүй нэг ч хоног байх ёсгүй гэж байна. За тэгэхээр энэ дэр манайхан бас их яана одоо даатгалаа дуусгацсан одоо 3 хончлоо, 5 хончлоо гэсэн асуултууд над дээр бол маш их ирдэг. Тэгэхээр энэ тал дээр хэдүүлээ одоо ерөөсөө гаргаж болохгүй нэ шүү. Даатгалынхаа хугацааг урд нь маш сайн хараад ер нь бүхэл бичиг баримтнуудын хугацааг маш сайн хараад за үнэхээр одоо хизээ яг дуусах нь 10 хоногийн өмнө үү, сарын дараа юу, шууд хан дээр бичээд ингээд наах хэрэгтэй шүү. Юмнуудын ягаан картны сонголт ялангуяа өөр хүүхдүүдийнхаа сонголтыг нөхрийнхөө сонголтыг ингээд хан дээр бичээд тавьчихдаг. За даатгалынхаа дуусах хугацааг хан дээр нь бичээд тавьчихдаг, тийм ээ. Зарим нь гэр бүлийн нэгтгэлээр байгаа улсууд бол арилжааны даатгалтай байдаг. Тэгэхээр тэр мөрнийхөө хугацааг та хэд маань ерөөсөө алдаж болохгүй. Машины даатгалын хугацаа байна, тийм ээ. За байрны мөнгөө төлсөн бүх квитанц нотолгой болох зүйлээ хадгалж байгаарай гэж байна. За одоо ерөөсөө энэ дээр бол танд бол шалгах одоо бас нэг юм нэмэгдэх нэ гэж одоо ус маань харцаа. За тэгэхээр хэдүүлээ байрны бичгийн одоо байрныхаа мөнгийг бүгд найрамдах Чех улсад үнэгүй байр гэж ерөөсө түүхэнд байхгүй. Тэгэхээр та өөрөө очиж байгаа хүн заавал өөрөө байраа төлнө. За яг нэг үйлдвэрээс хөнгөлт авч магадгүй эсвэл нэг тэгтээ 100% хөнгөлт гэж ер нь барагтаал бол байдгүй шүү. Одоо бол цаг одоо эдийн засгийн хямралаас хойш бол тийм юм баг дээр үед бол сайхан байсан тийм зөндөө байдаг байсан. Тэгээ одоо бол баг байхгүй. Тийм болохоор та мөнгө байрныхаа мөнгийг төлсөн л бол тэр квитанцаа байрныхаа эзнээс юм уу одоо тэр үйлдвэрийн байранд сууж байгаа бол үйлдвэрийнхээ нягтлангаас ч юм уу заавал тэр мөнгө төлсөн авч өгүүлсэн баримтыг өөр дээр авч үлдэж хадгалж байх юм байна шүү. Бүр манайхаа юу яачих бүр юм хатас хэрэг нээч. За тэрэндээ байрны төлөлтөө дотор нь хийгээдэ. Сар сард нь төлсөн баримтуудаа хийгээдэ. Интернетийн тооцооныг хийсэн бол тэнтэй хавчлаад бай. Ерөөсөө нэг ширхэгч юмыг одоо хайж болохгүй байх шүү хэвлээ. Квитанц одоо маш их шаардлагатай болох юм байна. За Чехэд хаягтай мөртлөө өөр оронд ажиллаж байхыг маш их шалгана гэсэн байна. За энэ мэдээж одоо travaл авчингуудаа манайхан чинь юу яждаг шүү дээ. Энд тэнд өөр оронд дээр ажиллах үйлдэл бол зөндөө байдаг. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ айгүй боломжтой хандхгүй бол одоо эний чинь ухад гэдэг юм шүү. Уучлаарай та Чех улсад хаягтай мөртлөө Чех улсад ажил хийж, Чех улсад татвар төлөх хүн бол та манай оронд ирэхгүй байна гэж таны визийг татгалзах бүрэн үндэслэлтэй болох юм байна. Хурамч хаягийг бол хангалттай дардаг. Хурамч хаяг тэр нэг дээгүүр доогуур тэр парагаар эдэр хийдэг улсууд зөндөө л байт юм байлээ. Тий. Тэгэхээр тийм юм хийлгчээ за хаяг байгаа юм чинь гээд ингээд тайвшраад яваад байж болохгүй бол одоо болох нь үдэ л гэж ингэж бодогдоод байгаа шүү. Тэгэхээр энэ хаягны тал дээр нэлээд олон одоо инфлюенсерүүд ярьж илээ. Хаягаараа байхгүй л ерөөсө болохгүй. Даанаагүй Чехэд байгаа ч гэсэн одоо мостод ажиллаж байгаа мөртлөө мостод хаягтай мөртлөө практ ажиллаад байгаа. Тэгэхээр энэ дээр бас корреспонденчны хаяг гэж бас заавал одоо тэмдэглүүлж байх нь зөв юм уу даа л гэж ингэж бодлоо. Travaл хаяг те. За мостод би гэрийн маань хаяг байсан ч гэсэн би практ ингээд тодорхой хугацаанд ингээд ажиллана гэдэг тэр корреспонденчны хаягаа бас онпэдэ мэдгэж явах хэрэгтэй юм болоо да гэж ингэж ойлгож байгаа шүү. За түрүү би хэлсэн хуваарь хөтөлбөр эрхлэгч нар орлого зарлагынхаа сайн хөтлөж байж за энэ дээр юу зөвлөж ийн гэхлээр өөрийн гэсэн ерөнхийдөө нягтлантай байвал их зүгээрээ гэж байна.
та өөрөө нятлан мэрэгчлээ биш. Та өөрөө чех хэлийг сайн мэдэхгүй бол тийм ээ. Тэгхийн бол та сар болгон ингээд орлого зарлахынхаа падаануудыг тэр хүндээ аваачиж өгчдөг. Тэр хүн чинь ингээд эвлүүлж агаад жилийн эцэст нөө талингийн тооцоог чинь гаргаад өгдөг. Татврын зөрөөг чинь бодоод өгдөг. Тийм нятлантай байвал бас их зүгээр. Их чинь бас Тэнгисийг ресторан ажиллуулж байхдаа бас нэг тийм нятлантай байсан. Үнэхээр амар юм бэл. Би ч тэр тухай ямар нятлангийн мэрэгчлээ хүн биш мэдэхгүй юм чинь. Тэр хүн чинь ингээд бүх л орлого зарлага тэр хүндээ аваачиж өгөөд байдаг. За тэгээд нэг цагдаа ирээд шалгахад баримт маань бэлэн. Манай няхнантаа та очиод уулзчих. А хэрвээ та чи өөрөө хөдөлж байгаа бол орлого зарлага гэдэг ингээ наагаад яв бүх квитанцуудаа. Одоо дахин хэлье. Бүх квитанцуудыг ширхгийг ч хайж болохгүй болох нь шүү. Да ялангуяа байрны мөнгө төлөлт, тог ус инкасын төлөлт тэ одоо тэр бизнес хийдэг бол орлого зарлага бид бүгдийг тооцчих, хадгалж авах хэрэгтэй болох нэ. За өөрийн гадаад иргэдэд зөвлөгөө өгөх газраас хууль зүйн одоо зөвлөгөөг бол байнга авч байгаарай гэсэн байна. Яг гэвэл шинэ хууль гарлаа, шинэ мэдээлэл гарлаа. Тэгэхэд ямар ч одоо мэдээлэлээс хоцорсон байдаг. За тэгэхээр тэр мэдээлэлээс хоцорсон байхад таныг бол хууль мдээгүй хтөө хөрх юм хэл мэдэхгүй юм чинь гэж өшөөхгүй нэ штэ. Тэгэхээр энэ дээр юу зөвлөж ийн гэхээр чех иргэнтэй. За тэгээ өөрөө чех хэл мэдгүй бол найдвартай орчуулагчтай. Тэр орчуулагч нь бол маш сайн үнэн зөвөөр орчуулга хийж өгдөг. Ийм хүнтэй очиж сард нэг удаа ч юм уу улирч нэг удаа очиж заавал зөвлөгөө авч байгаарай л гэсэн байна шүү. За энэ бол маш зөв зүйтэй зөвлөгөө байна гэж би бодож байна. Тэгэхээр хуулийн мэдлэг гэдэг чинь манай тухайн оронд бол маш их хэрэгтэй байдаг. Тэрнээс биш одоо би хууль мэддэг хүн гэж заргалдаал өөрөө ухаангүй аригтар суудаг тийм солиороод ажил таслаад гүгээд идэг мөртлөө ажлаа сайн хийдгүү төлөвлөгөө нормоо хийдгүү мөртлөө шүүхтэр гүгээд идэг бол уучлаарай. Тэгээд өөрөө шүүхээр цагдаагаар явж байгаа хүн болгон одоо хар дансанд орно шүү. За одоо би энэний дараа яагаад гэдгийг бас тайлбарлаж өгнө. Тий. Нөгөө зөрчлийн 3 хууль гарсан шүү дээ. 3 зөрчлийн хуультай бол тэгээд дуусаа гэдгийг би тайлбарлаж өгнө. За тэгэхээр шалахгүй юмнаас болоод шүүх цагдаа гүгээд байвал та өөрөө хохирно шүү гэдгийг л би дахин болгоомжлуулж хэлж байгаа юм шүү. За виз сонголт өгөөд их удаж байж хариу гарсан бол за энэ дээр ялангуяа гэр бүлийн визэн дээр ярьдаг үр хөвгтүүдэд визэнд оруулцдаг, даатгалаа хийждэг бүх бичиг баримт жин там байгаа. Тэгсэн хэрнээ ингээд виз өгөхгүй айгүй удаадаг бас нөхцөл зөндөө байдаг. Тохиолдол зөндөө байдаг. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ яа гэхээр одоо яг тийм удаж нэг виз өгсөн бол хахалцах хугацаа гэж цаанаа бас тэрхэд сарын дараа 2 сарын дараа магадгүй хагас жилийн дараа таныг шалгах ийм нөхцөл бүртгэн байна шүү гэж ярьж илээ. За тэгэхээр бид нар за одоо ягаана авцсан юм чи гэж тайвширч болохгүй нэ. Орлого зарлахаа аав ээж нь сайн хянж өнөөдөр аав нь халагчвал бушуухан дараачихаа ажилд ор. Өнөөдөр ээж нь халагчвал бушуухан дараагийнхаа ажилд орохгүй бол гэр бүлээр дагаж яваад чамайг дагаж яваа өв хүүхд чинь юм уу нөхөр чинь давхар виз чинь нална гэдгийг мэдчих хэрэгтэй. Тэгэхээр маш хурд дараачихаа ажлыг болж эсвэл даатгалынхын төлөлтийг маш хурдан хийж ингэж явж гэр бүлийн нэгтгэлийн даандааг улсууд бол энэ дээр их чамбай байгаарэ гэж бас зөвлөхөр юм байна шүү. За тэгэхээр шалгалтыг бол ерөөсөө маш ойрхон хийх болж байгаа юм байна. За тэгээ энэ дээр бүр онцолж ярьж илээ ООН буюу цагдаад маш том давуу эрхийн одоо цаанаасаа улсаас бүр ингэ өрчлөө гэж их шүү. Тэгэхээр тэд нар өөрөөсөө бичиг баримт шалгаад ингээд явхад тэрэнд бол тэдэрт бол давуу эрхтэй заавал шүүх сэргийлэлээр орохгүйгээр одоо асуудлыг шийдэх бүрэн эрхийг өгсөн байна л гэж ойлгодсон шүү дээ. Тийм. За дараагийн нэг чухал зүйл болоод миний түрүүний ярьж байгаагаар захиргааны 3 зөрчилтэй 1 жилийн хугацаанд 12 сарын хугацаанд захиргааны 3 зөрчил та гаргах юм бол шууд нутаг буцнаа гэж ойлгоорой. Визгүй болно. Виз чинь хэрвээ сонгогдох байсан бол сонгогдохгүй болно гэсэн ийм хатуу журам тогтсон байгаа. Одоо бол ерөнхий зэгчийн гаруй хэсэг бол зурсан байна уу дураагүй байна уу? Цахил дураагүй байсан. Зүгээр хэд хоног өвчин ерөөсөө мэдээ шинэ юм сонсч амжаагүй бизнесээ ерөөсөө тун завгүй байсан гэхээр уншиж амжаагүй. Гэхдээ одоо гаруй хэсэг зурчвал ер нь бол 2026 оны 1 сарын 1-ээс хэрэгжих юм байгаа. За энэ дээр манайхаа Просим вас гэж ярьдаг шүү дээ. Гуйж маш томоотой байцгаан шүү ерөөсөө. Захиргааны хууль гэдэг дээр юу орж байгаа юм бэ? За энэ дээр би та хэдтэй ярьж өгнө. За үүгээр зогсохгүй дахин визэнд орсон ч виз гарахгүй. За тий. За
энэ дээр бас тэнийг ярихаас өмнө эрсдэлтэй иргэдийн тоонд хэн багтах вэ? Европын холбооны улсаас бусад бүх орны улс эрсдэлтэй иргэдэд орно гэж байгаа. Ажил хийж байгаа, сурч байгаа улсууд орно гэж байгаа ёо. Бас хатуу юу те. Европын холбооны өөрсдөө ч гэсэн янз янзын юмнууд зөндөл байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо 3 дахь шатны иргэд бол амар чанга байх нь шүү дээ тэр чи те. Илүү хяналттай, илүү фокуслж одоо ажиллах нь шүү дээ. Ер нь бол те. Яа яас хэцүү бэ те. Улмал чангатгаал баг. За гадаадын янз бүрийн хүмүүс их ирснээр энэ орон одоо тайван биш болсон тухай би ярьслаа. Амар тайван мөрөөрөө амьдарч байгаа хүмүүс бол үнэндээ нэг элийн балааны хідэн тэнийг юмнаас олжл одоо ийм чангасан нэг юм байдал орцгож байгаа нь үнэн чирэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. За эдгээр тоглоом донтцсон, танихан донтчихсон тий. Хар тамхин донтчихсон, арх их уудаг, зодоон зохион хийдэг, хүчир хийлдэг, авгаа хөөхтэй зоддог, хулгай хийдэг, шүн орой гадуур тэндэг. За гэсэн байна. За дээр нь ийм одоо нэг массын нэг хэдхэн хүмүүсийн одоо гавьяагаар гэх үгийн тэнэглэлээс болж одоо зүгээр мөрөөр амьдарч байгаа хүмүүст бол гай болж байгаа байхгүй. Үнэндээ гай болж байгаа байхгүй тий. Тэр үнэн. За олон нийтийн тээвэрт явж байхдаа чанга ярих, хоорондоо чанга ярьж инех. Да ялангуяа олон нийтийн газар чанга уцаар ярих. Гудмаар явж байгаа мөртлөө чи сайн уу, би сайн, сайн уу гэж ингээд орилдог юм. Зарим нь бол тий тэрийг яг өөрсдийнхээ ард түмний хошигнол болоод ярьцгаач хэлээ манайханд ч ийм асуудал байдаг тий. Хоолны газар зохисгүй бие авч явдаг гэн хоолны газар хараал өрөөл хийх автобус унаанд хараал өрөөл хийх гэж байна. Машинда хөгжмөө маш чанга тавиад гудмаар давхих гэж байна. Цонхон болгочоод гудмаар нэг том хөгжим бахируулаад явдаг юм болтой. За тэгээд автобусанд билет авдаггүй гэх аль болохоор нэг 5 крон хэмжих гээл те их ухаалаг загначих гал. За тэгэхээр захиргааны арга хэмжээнд орох. За нэгдүгээр бичиг баримтгүй явах. За одоо бид нар ер нь бичиг баримтгүй явж хийх гэж болохгүй нэ шүү. За бичиг баримтаа хайчих нэгээл ягаан картаа ч юм уу паспортаа ч юм уу одоо тэгээд даатгалаа ч юм уу ингээд гэртээ орчихж болохгүй нэ чамдаамандаа хийж болохгүй нэ. Яагаад гэвэл цагдаагийн шалгалт маш ихсэн. За хэрвээ цагдаа зогсоогоод бичиг баримт чинь шалгахад байхгүй байсан бол захиргааны зөрчилд орох нь байна. Тооцох нь байна. Онц ноцтой асуудал биш шүү дээ яг үндэ бол тэ бичиг баримт яг нэг юу яахад тэгэхэд бол энийг захиргааны зөрчил гэж үзнэ гэж байна. За тэгэхээр та гадаад ирэх нь бол чехэд заавал өөрийнхөө бичиг баримтаа шалгуулахад бэлэн, харуулахад бэлэн байж ах хэрэгтэй юм байна. Үзүүлэх хэрэгтэй юм байна. За хамгийн хаягийн дагуу амьдрдаггүй. За энэ захиргааны арга хэмжээнд орох нэ. Нэг гуйж байгаа нэг янз бүрийн хаягд оруулцдаг. За тэгээд очоод хаягаар нь очоод шалгахад тэр хаягн дээр нь шал өөр хүмүүс амьдарч байгаа юм бол та захиргааны арга хэмжээнд аль хэзээ орчих нь байна. За 3 дугаарт эрүүл мэндийн даатгалд маш их өртөө бол шишмаря. За эрүүл мэндийн даатгал ВЗП тэ та өртөө болчих юм бол тэгээд уучлаарай. Бушуухан өрөөд арахгүй бол тэгээд дуусаа. Экзекутортай гэдэг бол ер нь том хэцүүдх нь байна шүү. Тэгэхээр өөрөө дарахгүй бол таны визэг хаахад ерөөсө бэлэн болох нь байна шүү. Одоо тийм нөхцөлтэй бол улсууд их байгаа болоо гэж би бас жоохон имэж байна. Сүүлийн хэдэн жил их чинь Чехэд байхад бас энэ дампуурлын хуулийн дээр бас нэлээдгүй зөвлөгөө өгөөд нэлээдгүй бас хүмүүс бас туслаад явсан. Тэгэхэд эрүүл мэндийн даатгал өөртөө байсан шүү дээ. Одоо тэр улсууд маань юу болж байгаа бол эрүүл мэндийн даатгалыг төлсөн болоогүй болов. Яг хөө төлөөд явж байгаа бол бас нэг хүчтэй шүү. Ямар ч арга хэмжээгүй авахгүй эрүүл мэндийн даатгалд одоо хэдэн жилийн өртөө байгаа бол уучлаарай болох шүү бурхан минь. Дээшээ тэнгэр хол доошо хатуу ерөөсөө яг л тийм болно гэсэн үг байна. За зөвшөөрлгүй газар ажил хийх бол ойлгомжтой. За ажлын гэрээний дагуу ажиллаагүй бол бас л захиргааны арга хэмжээнд орох нэ. За жишээлбэл та ажилчин байж байгаад магадгүй та аягүй сайн ажиллаад таныг мастер болгоцсон бай гэж бодъё. Тэр үйлдэлээ та дотоод явдлын яамд мэдэгдээгүй бол та иргэний үргээ биелүүлэг байна гэж үзнэ. Одоо зөрчил гаргасан гэж үзэх юм байна. Энэ бол одоо нэрээ. За гэр бүлтэй болсноо мэдэгдэх хэрэгтэй. За ганц би очоод нэг чех охинтой суух ч юм уу, эсвэл нэг унгар залуутай суух ч юм уу, эсвэл Монголтой суусан бол гэр бүл батлуулаад элчин дээр очоод батлуулсан бол та заавал омпед очиж бүртгүүлнэ шүү. За тэгж яагаад нэг очсноо бүртгүүлнэ гэж болохгүй нэ шүү. Хугацаа ерөөсөө алдчих.
Мэдэгдэх ямарваа өөрчлөлтийг заавал мэдэгдэнэ л гэд тогтоочих хэдүүлээ. Ямарваа нэг өөрчлөлт гарлаа шууд мэдэгдэнэ. За автобус метрон дотор билетгүй зорчих. За энэ бол угаасаа ойлгомжтой. Шууд захиргааны арга хэмжээ. Дээр нь торгуулна. Дээр нь визгүй бол тун эрсдэл. Визгүй болох нэг эрсдлийн нэг нь болоо явчихна гэсэн үг. За замын хөдөлгөөний дүрм зөрчих. За жолооч нар минь ээ энэ дээр яста маш сайн анхаараарай. Та ямарваа нэг асуудлаар жолоочийн ямарваа нэг хариуцлага алдаад за тэгээд шүүх цагдаагаар л орхол юм болвол таны одоо Монгол буцагчийн төвчлөл гэсэн үг шүү дээ. Тий. Та ялангуяа согтуугаар айдар бол тэгэл дууссан шүү дээ. Баяр та. За зориултын бус газар олуулаа нийлж аригдах, олуулаа нийлж ямарваа нэг арга хэмжээ зохион байгуулах, чанга орилох, цуглаан хийх тийм юмыг бол бас захиргааны арга хэмжээнд тооцно гэсэн байна. За тэгэхээр тэр болгондоо бас зөвшөөрөл одоо жишээлбэл ямарваа нэг баяр наадам мэдэр тэмдэглэх юм бол тухайн юу засаг даргаас нь зөвшөөрөл өдр үнэхээр энэ бидний ингэ ашиглах гэж байгаа талбай олон нийтийн цуглаан хийх боломжтой газар гэдгийг заавал зөвшөөрөл авч манайхан бас хийдэг шүү дээ. Тэгэхээр их дураараа ер нь үйлдэл хийж болохгүй шүү. Бид нар айлд ороод ер нь дураараа энтэнд очиод суугаад диван дээр нь очиод хөвтчихдэггүй үстэй. Яг тэрнтэй адилхан бас хэдүүлээ бас нэг дөрвтэй журамтай бас нэг хүний нутагт байгаа гэдгийг ер нь хэзээ ч мартаж болохгүй л дээ. Тэ. Хэзээ ч мартаж болохгүй юм нэг багхгүй юусэн. Тэ. За дэлгүүр тулгай хийх. За харьцангуй манайхан ч бас гайгүй тэр тал дээр те бусад орныхан бас байна уу байна тэр хулгай бол ерөөсөө хэрхэж болохгүй баригдах юм бол тэгэл дуусаа та захир 2 удаа 3 удаа хулгай хийгээд баригдах юм бол та тэгээ Монгол шууд буцлаа гэсэн үг бартаас авлаа гэсэн үг шүү. Тий. За ганц дэлгүүр биш шүү дээ хулгай бол үйлдвэрийн хулгай байж болж чинь дэлгүүрийнх байна айлынх байна тий янз бүрийн хулгай байна. Тий. Хулгай хар мөртэй шууд таныг ерөөсөө буцахт чинь л буцаана л гэсэн үг. За нэг анхаарах юм эхнэр хүүхдээ зодож хүчирхийлсэн асуудлаар одоо мэдээч чинь янз бүрийн асуудал болоод бид нар чинь цагдаа сэргийлэх болоод явдаг шүү дээ. Энэ намайг зодсон ажил дээр тэр намайг зодсон да ялангуяа бусдын эрүүл мэндэд харшилсан үйлдэл хийсэн бол захиргааны арга хэмжээнд шууд орно тооцно. Ажил хийх гэж очичоод хэн нэгнийгээ зодох, хэн нэгнийгээ гэр бүлийгээ одоо жинкнээсээ бие биенээ хайрлахын хүндлэж одоо хүний нутагт хоёулаа очичоод бие бинийгээ дээрлэх дормжлох тийм асуудал байх юм бол одоо цагдаа нар бол ерөөсөө шууд шүүхийн шийдвэргүйгээр хоёулангийн буцаах ийм асуудал гарах нь биш. Захиргааны арга хэмжээ ямар нэг юм болоо цагдаа дуудчих юм бол та тэгэл шууд бүртгэлж шууд орно гэсэн үг. Минь сайн бодох хэвээр асуудал нэг байгаа байхгүй тий. Зөндөө юм сонсогч чинь. Энэ тал дээр бол харин манайхан монголчуудад бас сонсогдож идэх шүү дээ. Дуулдаж л байдаг. Янз бүрийн муухай юм сонсогдож л байдаг. За гэр бүлийн одоо ийм захиргааны одоо саяны би арга хэмжээнүүдийн жишээнээс ярьлаа тий. За тэгэхээр нэг нь одоо ингээд арх уугаад эсвэл нэг цагдаа дээр очиод за тэгээд машин барьж байгаад ингээд нэг 3 удаагийн үйлчлэг жилийн хугацаанд хийцэн байх юм бол эхнэр хүүхэд нь энд үлдсэн ч үл хамааран тэр хүнийг Монгол буцаанаа. Эх оронд буцаанаа л гэж. За тэгэхээр энэ дэр ганц буцаад эргэж ирнэ гэсэн ойлголт бол түүч байхгүй болох юм байна. Энэ одоо бас нэлээд чангарч байна гэсэн үг шүү тий. Гэр бүлийн нэгтгэл одоо аавгаа хүүхэд нь чигэд үлчээд байхад тоохгүй нь шүү дээ. Нөхөр чинь сахилга батгүй юм байна. Одоо хууль гэд явуулчихад тэр нөхөр жилийн дараа одоо гэр бүлийн нэгтгэл дахиад хүсэл гарах ямар ч боломжгүй болно гэж тийм хууль гарах юм байна. Энэ дээрээс хэдүүлээ аюу анхаарахгүй болохгүй нь шүү. Ер нь хичээж амьдрах бол ер нь дуустал газар болсон юм биш үү? Та нарыг айлгах гэж байгаа юм шиг ер нь хэцүү юм байна да. Хэдүүлээ жоохон хичээж амьдрахгүй бол болохгүй болсон юм байна шүү л гэж чинь анхааруулаад байна. Тэгэхээр хараа авгаа хүүхдэн тэнд байна. Дүнгэд нэг сайхан амьдраад ингэж яах жолооны зөрчил хоёрыг гараад хэн нэгнтэй зодтолтой тэгээ уруул 3 зөрчил байхад тэгээ дуусаа. Монгол буцах нь шүү дээ. Одоо бүгдээрээ гэр бүлээрээ Монгол буцахаас өөр аргагүй болох нь шүү дээ. Нөө хүүхдэд тэгтэл хүүхдээ нэг айгу Европын хүмүүжил олгоод нэг айгу дээд сургуульд оруулчих гэсэн айгу том зорилготой очдог. Тэгэл нэг аав нь далчгнаад юм ээж нь далчгнсан байхад дуусахад бүгдээрээ буцах нь шүү дээ. За тэгээд энэ дэр ингэж байгаа. Шүүхээр орох шаардлагагүйгээр нутаг буцааж мөн Шенгений орн руу орох боломжгүй болно. Буцаахтаа бүр.
Өөх эдгэр ч одоо тэгэхээр уялдаатай ажиллана гэсэн үг үү? Тий. Ямарваа нэг шингээний орноос хөөгцсөн хүнийг дараачийн шингээний орон хүлээж авахгүй юм биш үү? За тэгээ хууль гарахыг л хэдүүлээ хүлээе. Тэ наан нь одоо ингээл бас ингээл бужигнаал байгаа байхгүй тий. Яг хуулийн дээрээ бас ямар залтууд ороод ирэх нь жоохон уян хатан байж чадах нь үгүй юу гэдэг асуудал байна л да тий. Тэгэхээр наан хэдүүлээ болгоомжтой байя, юмаа бэлтгийа, биеэ бэлтгийа, ухаанаа жоохон төвлөрүүлье гэж л яриад байгаа шүү дээ. За захиа ирж байгааг огт тоохгүй. Тий. Захиа ирж байгааг хариу үйлдэл хийхгүй цагдаа дуудаад байхад очихгүй бол захиргааны арга хэмжээд бас тооцно гэсэн байлээ шүү. Нэрээ тэрийг би хэлэхээ мартсан байна. Захиагаа авдаггүй. Таны хаягны одоо чек чи бас их уян хатан байсан шүү дээ. Одоо таны хаягийн хугацаа дуусчлаа та шинэ байрныхаа гэрээг авчирна уу гэдэг байсан шүү дээ. Тий. Тэгэхэд л та нөгөө хаягн дээр байхгүй байж байгаа тэр захиаг нь авахгүй байж байгаа. Тэгэл дараа нь нэг сонсч хин нэгнээ сонсчод яах юм та манай бидний захианы хаягаар ирээгүй учраас гээд хаачих. Бүрэн эрэхтэй. Фүү. Тэгэхээр одоо энэ дэр ийм их олон болгоомжлсон зүйлүүд бол биднэрт бол байна. Тийм болохоор хэдүүлээ. Үсэн хэлэхэд одоо энэ гадаадын иргэдийн асуудал бол бүхэл Европ даяараа одоо ингээл хөл дээр босцсон бужигнаал заас яавал энэ олон гадаадын хүмүүсийг ороод ирсэн амьдарч байгааг нь жаахан тайван байхгүй яавал нэг жоохон Европыг жоохон гайгүй болгох л гэж дээрд оргуул хэрэгжиж байгаа шүү байна. Тэгэхээр Чех орон мэдээ зүгөө суугаагүй. Тэгэхээр Чехэд очиж байгаа очсон байгаа ч гэсэн одоо хэдүүлээ ийм зүйл дээрээ анхаарахгүй болохгүй нэ гэдгийг л анхаарууллаа. Тэ. За тэгээд та хэд маань сансаагүй хүмүүс биш байгаа. Их ч нөгөө зар тавилгүй ингээд шууд YouTube бичлэгүүдийг одоо шууд хийж байна. Яг уу линкийг нь бол их ч Facebook дээр тавьж явах болно. Үнээс хойш. Тий. За тэгээ асуух юм байл тэр доор нь бичиж болно. Тий. За тэгээд сонгуул 10 сарын 3-4-нд олон. За тэрнээс хойш тэгээд янз янзын шинэ хуулиуд гараад ирэх магадгүй. Энээс ч хууль гараад ирэх магадгүй. Эсвэл зарим нь жоохон уян зөөлрөд ороод ирэх нь үү. Тий. За тэгээд эцэст дахин давтаж хэлэхэд эрүүл мэндийн даатгалын хугацаа, бичиг баримтны хугацаа, тий. Даатгалгүй нэг конч болохгүй, тий. За тэгээд янз бүрийн зөрчил битгий гаргаагаарай, ариг дарс битгий уугаарай, битгий зодон цохоо хийгээрэй. Ажил дээр хоёр нөхөр зодтолдоход л та захиргааны арга хэмжээний тоонд бүртгэлд одоо орчих нь байна шүү. Тийм болох хэдүүлээ уураа твчиж тэ одоо тэгж явахгүй бол эцэст маргаан гаргаж байгаа хүн л өөрөө таал хохирох нь байна шүү гэдгийг л бас мэдчих хэрэгтэй. Тэгээд түрүүн би бас хэлсэн энийг л би өстой нэр цагтаад өгчих. Энийг л би шүүхт өгчих юм бол би ялах гээд байна гэлтэй. Уучлаарай та цагтаа сэргийлэх хэрэггүйгээ таны нэр орох юм бол та ч гэсэн хар наасанд орно шүү. Болгоомжтой байх хэрэгтэй. Хэлж байгаа хүний хоёулаа л буруу байдаг үстэй ерөнхийдөө бол тий. Тэр болгонд нэг шүүх цагтаа гэж гүгээд хэрэггүй л болов гэж би бодоод байна шүү. Тий. За. За энэ удаагийнхаа лайв ингээд чинь ундралыг та нартай бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Тий. Нэр нэг зарын чанартай Чехэд ажиллаж байгаа буюу Европод ажиллаж байгаа өөр ямар ч оронд ажиллаж байгаа хүн байж болно. Эх орондоо байртай болъё гэж хүсэж байгаа бол холбогдоорой. Доор их чинь юугаа биччихээ subscribe дарахаа мартуу. Тэ ихчийнхаа YouTube-ыг дэмжиж subscribe даваад хонхын дарчих юм бол тэгээд шинэ мэдээлэл болгон танд очиж авах болно шүү дээ угаасаа тий. За. За тэгээд шинэ байртай болохыг бас ерөөе. Улаанбаатар хотод их чинь төр зүр байгаа болохоор одоо байгаа дээр намайг одоо тэр байрны асуудлаа таад маань жоохон нааштай тий. Тэгвэл хэдэн жил болчлоо байрчгүй мөнгөчгүй болдог шүү. Тэгэхээр та хэд маань ядаж их орондоо сайхан байртай болоод цаад ирэхэд маань оромжтой болчих юм бол сайхан шүү дээ тий. За. За бүгдээрэнд амжилт хүсье. Бай.